Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас хөтлөн хүргэдэг хинт ч битгий хэлээр аваатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас таны хажууд хэрвээ 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол үр хүүхэд хамт байгаа бол суугаа салахыг зөвлөж байна. За бүгдээрээ өнөөдөр унтлагынхаа өрөөний гэрлийг бүдгэрүүлж байгаад насанд хүрэгчдийн киноны задлангаа ярих болно, хүргэх болно. Тэгэхээр одоо энэ миний сонгосон кино маань болохоор 50 Shades of Grey гэдэг анх 2015 онд гарч исэн кино байгаа. Энэ бол манай сонсогчдын маань хүсэл байсан. Тэгэхээр яхааргүй хэлсэн амдаа хүрээд киногоо би үзчихэд ирлээ өнгөрсөн шин. Тэгэд яг чадан ятгаараа өөрийнхөө ойлгоснороо кино задлангаа хүргье гэж шийдлээ. За манайхан лайв үзэж байгаа хүмүүс байгаа бол комментээр орж ирээд энэ киноны яг ямар хэсэг нь гоё санагддгийг, аль жүжигчдийг нь таних уу, хизээ үзчихсэн ч юм уу те, эсвэл номын уншижсэн хүн бол яг тэр талаараа өөрсдийнхөө сэтгэлдлийг хуваалцаад надтай хамт байгаараа сонсож байгаа хүмүүс байгаа болвол бас миний ярих гэж байгаа үнцгийг ч юм уу бас ярьж байгаа стилийг бас сонсоод үзээрэй. Ягаад гэвэл бусад кино задлан ингээд сонсож байхад яг л ингээд киноны дагуу ингээд яриад байдаг л та. Би болохоор яг зарим нэг жижигэн детайл юм уу нэг хэсэг газрууд дээр ерөөсөө хүнийх амир төвлөрч хардггүй өнцгүүдийг бас гаргаж ирэхийг хичээж байгаа. Тэгэхээр боломжоор та хэдэд бас кино үргэлжлэхийг хичээнэ. За киноныхаа талаар товч тайлбарыг хэлэхэд анх 2015 онд romantic драм төрлөөр гарч ирж илээ. Ерөнхийдөө эрх мэдэл, хүн хоорондын харилцаа, хосуудын харилцаа, мөс хүсэл тачаалын талаар, мөн төвхтөд тийм токсик харилцааны талаар гардаг л да. Энэ кинонд 50 Shades of Grey зохиолоос сэдвэлсэн бөгөөд энгийн оюутан бүсгүй Анастасия Стил гэдэг эмэгтэй нь айгүй тийм нууцлаг баян бизнесмен Christian Grey гэдэг залуутай уулзаад тэр хоёрын харилцааг харуулсан ийм романтик, ер нь бол айгүй тийм маш их дотн харилцааны яг ийм үнцгүүттэй, хэсгүүттэй кино аахгүй юу. Тэгэд энэ кино гаргасан. Найруулагчаар нь Британий алдарт найруулагч Сэм Тайлор Джонсон ажилласан байгаа. Кинонд илүү уянгийн, минималист, мэдрэмж одоо хүн хоорондын бие биенээс авах таашаал мэдрэмжийг давмгайлсан хэсгийг оруулж өгсөн гэж хардгаа. Тэгээ энэхүү бүтээл нь бас түүнийг хамгийн их олон танигдуулсан бүтээл болж чадсан. Гол дүрийн жүжигчнэр Анастасия Стилийн дүрд Дакота Джонсон оролцсон байгаа, тоглосон байгаа. Дакота бол угаасаа үнэхээр гоё бүсгүй. Дакота Джонсныг мэддэг хүмүүс байвал бас бичээд ороод ирээрэй. Миний хувьд яг энэ киног нь үзэл энэ киногоор олон түмэнд танигдсан жүжигчин байхгүй юу. Тэгэд дүр нь болохоор энгийн ичимхий бүсгүйгээс ингээд аажмаар өөрийгөө нээж буй дүрийг бүтээсэн байгаа. Энэ дүр нь түүнийг дэлхийд танигдсан од болгосон ганц дүр байгаа шүү. За эрэгтэй гол дүрийн жүжигчин маань Джейми Дорнан гэдэг жүжигчин байгаа. Christian Grey-ийн дүр тоглодог. Маш их хяналттай, нууцлаг, дотоод ертөнцтэй, бас сэтгэлзэн хувьд нэг тийм асуудалтай төвөгтөөд нэг тийм эрийн дүрийг бүтээсэн ийм дүр байгаа. За кино нь гарсан өдрөөсөө хойш шууд нээлттэй хийсэн даруйда бокс офис дээр одоо юу гэмдэ кассаар зарагдахтаа кино театрууд дээр шууд тэргүүлж исэн хасайгүй. Дэлхийд даяараа 570 сая долларын бүр ингээд орлоготой, ашигтай ажиллаж чадсан. Тэгээд мэдээж эн чинь цуврал болсон дараа нь 50 Shades Darker, 50 Shades Freed гэдэг ингээд 3 цуврал байдаг санаад байна. За хэдийгээр кино шүүмжлэгчдээс эхэндээ айгу сөрөг үнэлгээ авч исэн ч тэгээд сүүлдээ үзэгчдийн сонирхлыг маш их татсан тийм мундаг уран бүтээл болсон байгаа. Ялангуяа кино нээлт нь өөрөө Валентины өдөртөд давхцуулж гарсан болохоор маркетинг нь маш их амжилттай болсон гэж хардгаа. За яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 14 минут болсон байна. Манай унтлагын өрөөний маань сайхнууд маань яг хаанаас сонсож байна. Ямар аймгаас, ямар сумнаас, ямар хороо дүүргээс, ямар улсаас сонсож байна гэх те. Бүгдийг нь бичээд ороод ирээрээ бас надтай хамт байгаараа. Тэгээ би бас дундуур нь чадах ятгаараа коммент руугаа анхаарлаа төвлөрүүлээ. Тэгээ уншихыг хичээнэ. За кинонд оръё. За
Анастасия Стил гэдэг нь Кейт гэдэг нэг найзтайгаа ингээд хамтарч өрөө түрээсэлж ингэж хөсөлж амьдардаг оюутны дүр байгаа байхгүй юу. Тэгээд хамт амьдардаг Кейт гээд эмэгтэй нь болохоор уул нэг тийм айгүй тийм чухал хүн дээр очиж ярилцлага авах хэрэгтэй байсан чинь ханаад хүрсэн гээд найзаагаа чи миний оронд явчихаа чи очоод ингээд ярилцлага авчих би чамд ингээд асуултууд гин юу асуух гин одоо ярилцлага авах гэдэг шүү дээ. Юу асуухад нь бичээд өгöd явуулъя чи очоороо гэд найзаагаа явуулчихдаг. За тэр найз нь болохоор Анастасия. Ийм даруухан нэг хинч харахад нэг тийм хүний нүдэнд өртөөд байхааргүй юм ихтэй байхгүй. Тэгээ цаад чинь хувц хондроо өмсөөл за би явлаа гэл нөгөө найз нь ч гэсэн амжилтгал гаргаа явж байгаа. Мань хүн Сиэтл буюу Ситл гэдэг хотод ирж байгаа юм л да. За хотод ирэнгүүт нь яг барилгын гадаа очингууд тэр барилга нь юунж амар гоё газрын бараг л манайхнаар Шангрила шиг заяа. Бүр шил ингээд хоргон айгүй гоё барилга байхгүй юу. За тэгээ тэрлүүгээ ингээл яваал орсон чинь тэр угаасаа тэр чигээрээ одоо ноён Грей, Кристиан Грейгийн одоо тийм офис юм байна л да. Маш том барилга. Тэгээд явж чоо лифтэнд суугаад яг тэр буух газар очиж байгаа. За уулзалтын цагтаа яг хурц ирлээ. Тэгээд офис нь гэж зүгээр л яг ордон заяа бүх зүйл нь тансаг зэрэглэн гялцаал шилэн хантай энэ төр гэл. За тэгээд цаанаасаа нэг VIP орчинтой зөвхөн л нэг VIP хүмүүс үйлчлүүлдэг юм болоо да орж гарддаг юм болоо да гэсэн нэг тийм мэдрэмж өгөхөөр. За тэгээд тосож авч байгаа ресепшн нь тэр офис доторх нарийн бичгийн хийж байгаа хүүхнүүд нь ч тэр зүгээр согоо заяа ямар ч гоё бие хаатай яасан ч гоё урт хөл ташаатай юм те бүр нэг тэнгэрийн амьтдад ажиллаж байгаа юм чинь. Тэгээд цаг нь боллоо. Анастасия нэг ч удаан хүлээсэнгүү тэгээд Анастасияг ороорой ноён Кристиан хүлээж байгаа шүү гэд оруулчихж байгаа. Тэгээд яваад орлоо. За манай хүн Анастасия өрөөнд орж ирэхдээ яагаад ч юм хаалгыг нь түлхэж орж ирэхдээ салгалаа шургаад унтж байгаа байхгүй юу? Яац юм бүү мэд. Ер нь бол бүдрээдэх босго энэ төр байхгүй л байгаа юм л та. Яагаад унтсан юм бүү мэд. Тэгээд ийм байдлыг харсан хүн мэдээж зогсоод хараад байхгүй штэ. Гол дүрийн секси залуу болох ноён Грей шууд хурч ирээд л татаа босгочих юм чам. Тэгснэ намайг Кристиан Грей гэдэг чамд одоо 10 минут л байна. Өтер гэдэл заа цаанаасаа нэг тийм босс зантай. Угаасаа нэг ихэмсэг залуу байгаа байхгүй юу? Тэгээ манай Анастасия гарын чичрэл зүрхэн урдан цахилгаад л тэгэл ноён Кристиан Грейг хараад бараг шууд дурлжиж байгаа тийм анхны харьцаар дуурлана гэдэг шиг ингээл ичиж сандраал эхэлж байгаа байхгүй юу. Угаасаа Кристиан Грей гэдэг залуу хүн харахад л цэвэрхэн ихэмсэг тэр нуруу туруу сороо зүс бие хаа гэж зүгээр баримл заяа заяац амтан байгаа байхгүй юу. Тэгээд сандарч бодилсан байдалд орсон Анастасия буудан дээр суугаад бэлдэж ирсэн асуултуудаа гаргаад л ярилцлагандаа орох гээл бэлдээл ингээл мөнгнаа сууж байгаа юм. Тэгээд суухдаа нөгөө балгуу ирсэн гэдгийг ухаарнаа бас. Тэгээд ноён Грейгийн одоо ингээл өрөөг ингээл скандал харж байгаа юм л та. Гүйлгээл нүдэрээ харж байсан чи Грейгийн суудаг ширээн дээр ингээ үзүүрлэг тавьсан байгаа харандаанууд байгаа. Тэгэл харандаа руу ингээл хялам хийгээл байхыг нь анзаарсан ноён Грей нэг харандаа өгчдөг юм. За үзэггүй ч гээл те. Тэгсэн нөгөөх маань харандааг нь авснаа. За ярилцлаганда бэлэн үү гэх шиг заяа. Өөрөө бэлэн байгаагүй юмаа бэлдэж ирээгүй гэж бүр зүгээр нөгөөдхийгөө бэлэн үү өнтер гэж мэгээд. За тэр яах вэ? Ингээд асуултуудаа эхнээс нь уншаад тавиад л гэхдээ унших гэж нэрэ хоолоон чичрээд сандраад бантаад бүр нэг хөндлөнгөөс нь хүн харсан ч зовхоор санагдулдаг байхгүй юу? Би бүр ингээд харж байхдаа бүр өмнөөс нь сандраад байгаа юм чи буудан дээр үдс сууж байхдаа ингэч юмсан тэгч юмсан гэд. За ингээд асуултуудаа эхнээс нь тийм дөнгөж ингээд бичиг үсэг тайлагдж байгаа хүүхд юм шиг ингэж уншиж сурж байгаа хүүхчгэл ээрч муурал асуултаа сольж холиод сонь юм хум асуугаад л эхэлтийн. Тэгэд энэ байдалд нь ноён Кристиан одоо зовоос нь яасан цаа чин одоо өрөвцсөн юм яасан Анастасияг амар ажиглал ингээл ширийг нь алгаал хэсэг зогсож байснаа. Гинтэл Анастасия дөхөж очсноо. Асуултын дагуу биш харин чи өөрөө надаас юу асуумаар байна? Юу олж мэдмээр байна гэж мэгэл. Би энэргээ нэг амар ширтэж хараал суудгийг. Анастасия ч яг удаа сандрахаараа тэгэл эсвэл нэг тийм эрэгтэй хүн сонирхохоороо доод уруулаа хадд юм шиг байгаа. Уруулаа бараг хөхөртөл нь хадж байгаа юм чам гэхгүй. За хачиж яг шүү. За тэгээд уруулаа хадсхийн тэгэл сандраал. За тэгээд нэг удахгүй өгсөн 10 минут нь ч ингээл талигаад Анастасия явах болчихж байгаа байхгүй юу? Бараг л нөгөө тавьсан асуултуудаасаа бараг л буцаагаад хариултыг авсан уугүй юу гэмээр нэг тийм бараг тэр үнд чинь нөгөө ухаан санаа нөөр газар яваад байгаа шүү дээ.
Тэгээд явах цаг болоод Кристиан лифтний урд хүртэл гаргаж өгч байгаа юм л та. Бас нэрийн хуудасаа энэ төр юмаа өгөөд амжиж байгаа юм. За ингээд намайг дэгдэж байна миний нэрийн хуудас гэдэг. Манайх нар бол одоо юу гэмдэ бид нар ч бас ингээд хол оройс ирсэн зочноо хашааныхаа хаалга хүртэл ингээд нохоо мохоогоо хориол гаргаж өгдөг штэ. Яг тэр шиг ингээд лифт рүү ингээд ойртуулаад лифт нь ингээд хурж эртлэн тэндээ зогсож гаргаж өгж байгаа мó да. Бараг тийм ухааны юм болоод байгаа байхгүй юу? Тэгээд лифтэнд ирэхэд Анастасия за лифт ирчлээ би явъя да гэд эргэж хараа суухын хооронд Кристиан бүр нэг шаламгаа гэх чинь номныхон завсраас нэг цухойж байсан цаас их нь мэддэхгүй сурамгаа гэх чинь ингээл суглаад аваад үлдчихдэг байхгүй юу? Бүр айгуу сонь ингээд нөгөөт нь эргэхийн завдалгүй ингээд бараг хулгай гэдэг маашин. Бараг л 2 3-аар твикстэд байгаа маашин заяа. Тэгээд нөгөөх нь лифтэнд нь сууцны дараа лифтний хаалга ингээл аажмаар хаагдаж явахад наан цаанаас бие рүүгээ тэмүүлэлтэд хараал Анастасия гэдэл нөгөөтг нь Кристиан гэдэл нэг тийм хэсэг байдаг та киноных нэг амар тийм алдартай хэсэг. Яг лифт нь ингээл аажмаар харсан чи бие нэг ингээл харцыг амар ингээл бие рүү харснаа Анастасия гэж Кристиан гэл. Бүр энэ хэсэг бүр нүднээс гарахгүй л юм л та. Зүгээр л романтик цаашаа. За тэгээ мань Анастасия гэртээ ирснээр найзтай уулзалт хэр байсныг яриад л үе ярьж байхдаа санаа алдаад л бараг шүлсээ залгээд байгаа юм уу аашаа заяа. Найз нь ч гэсэн анзаарч байгаа юм л та. За дараагийн сцен дээр мань хүн хичээлхийн завсар ажилдаг барилгын дэлгүүрт худалдагч хийгээд байж байгаа байхгүй юу? Бараг л одоо манай энэ одоо юу гэм дэ 100 айлын барилгын дэлгүүр шиг газар заяа. Тэгсэн гинт ингээл лангуу тавцангаа арчаал, шил мөлийн арчаал, ийш тийш нь барага зүгөөл явж идэл урд нь гинт Кристиан гэрээ гараад ирдیں۔ Цоцсондоо ямар новшин вэ гэж заяа. Англиар л яг ингэж орчуулдаг шүү. Угаасаа англиар тэгж хэлдэг заяа. Ямар новшин вэ гэж уулга алддаг байхгүй. Тэгснээ бантаж гайхан зэрэгцээд энд юу ийж байгаа ямар сонин хүн бэ? Сан сайхан юу вэ энэ гэл. Тэгсэн нөгөөх нь энэнгээр ажиллаараа явж байсан юм аа. Чинь бэд юм уу? Тэр мэдэн бодлаад өгөөл аахгүй нөгөө твиксцэн цааснаас нь л мэдсэн байх л та тий мэдээж тэр хаана ажилтгийг ингээд өөрийнх нь мэдээлэл байсан байх гэж бодсон. Тэгснээ би юм авах гэж байгаа юм л да чи надад туслаач гэсэн чинь нөгөөх нь айгуу сүрхээ айгуу дуртай тэгээ би завтай байгаа гэдэл амар дуртай тусалж байгаа юм чам. Тэгэл ноён гэрэгийн авч байгаа юмнууд нэг тийм амар айгуу сан тийм аим шиг листтэй байсан. Тэгснэ ингээл очиод ингэж аахгүй за ийм юмыг би хайж яана гэснэ. Нөгөөт нь за юу юм гэдгсэн чинь би цахилгааны бүдүүн скотч авмаар байна. Бас олс авъя. Бас борооны цув авъя энэ гэл заяа. Тэгсэн манай Анастасия кино онгор юм болохоор яах вэ? Чи яг цуврал алуурчин байхад те энэ шигээл явжлал сета хаяад л айгүй инээдтэй байгаа байхгүй юу. За тэгээд тэр хоёр маань ингээ бараагаа цоглуулчаад кассан дээрээ хурч ирээд яг ингээ төлөхгөөд ингээ зогсож байсан чинь нэг тийм бадрум биетэй худалдагч залуу Анастасия талтай юм уу аашийн хонгор минь инээдрээ гэснээр баг араас нь тэрвэрлээ гэж гижсэн явцсан чинь ноён гретер залуу руу амар муухай хардаг байхгүй юу. Би бүр энэ хэсгийг нь үзэж явахдаа ийш чамаар одоо яах вэ? Наа чин долларын тэр бомтон байна. Яадаг шавар байл гэж бодож байгаа юм чи. Нөгөө залууг. За тэгснээ гарахтаа за одоо ингээд тэдэн цагт тэнд уулзъя энтер гэж мэгэж шууд ингээд тулгаж хэлж байгаа байхгүй Анастасия. Нөгөөх нь тэндээ уулзъя бай маягаар гарсан чинь Анастасиад нөгөөх нь бүр ингээд мэл гайхаал цэл хөхрөөд юу бай те яагаад гэсэн чинь хүрээдрээ нөгөө ярьслахны чинь 2 дугаар хэсэг явна. Бараг тэгээд би 6 үн төлбөргүйгээр авахулж өгье. За нөгөө одоо найзах нь аваад ярьслахных нь юм энэ промошн буюу одоо юуг нь хийгээд штэ. Тэгсэн тиймэрхүү ухааны юм яриад гараа авчдгийн. Нөгөөх нь ч тэгээд тэгэлгүй яах вэ гэдэл амар үлдчихэж байгаа юм чинь. За манайхаа ямар байна? Хэр явж энэ болохоор нөө сонсч болохоор нөө би яг өөрийнхөө л нэг өөрийнхөө үгэнд оруулаад яг үдсэн сэдвүүдээ ингэж ухаж гаргаж ирээд ярьж байгаа шүү. За үргэлжлүүлье. За тэр газар нь очоод одоо нөө зураг авахлаа гэсэн газар байгаа да. За тэр газар нь очоод зураг хүрэг авахлаад Анастасия хажуугаас нь бишрээстэй хараад л бараг алгаад шалваа чи шүү гэл ингээл амар дэмжээл бийж байгаа байхгүй юу. Тэгэж ингэж байгаад зураг авахулж дуусаад тэр хоёр кафе орхолвоо. Кофе уух замдаа ноён гэрээ сонь юм асуугаад эхэлтий. Тэр новшин худалдагч залуу найз залуучин байсан уу? Гэл заяа. Тэгснэ нөгөөх нь гүү гэж яриад л тэгвэл тэр зурагчинтай чи холбоотой мó чамруу жогтой хараад байсан гэдэл. Нөгөөх нь бас гүү гэл.
Барыг хардаад эхэлчихэж байгаа юм уу хайшаа заяа. Тэгээ би бүр ийм хурдан уу гэж бодож байгаа байхгүй юу. За ингээд ертөнцийн олон толгой юм яриад байж захтаа одоо ингээд кафе сууж байгаа штэ кофе уунгаа ингээд байж захтаа ноён грей Анастасиаг айгуу тийм романтик зүйл татагддаг юм ихтэй юм байна да гэд мэдээд авчдгийн ярианыхаа дундуур тэгснэ гинтэл хаанаас гараад ирсэн бүү мэд заяа би ингэж бодохдоо энэ бас нэг зүгээргүй гараахаа гэж бодсон энэ яг мегитэй гэдэг шиг гэснэ гинтэл ярьж ижсэн яриагийн тастал би үерхэл хайр дурлалд итгэдэггүй одоо болцгоё тэргээд толгоог нь эргэтл бүр гайхтал мэл гайхтал авснаа. Кофег нь ч тухтаа уулгахгүй гараа авчдаг байхгүй юу. Тэгээ манай эмэгтэй цочирдоод юу яав ив гэхин цавгүй чи надаас хол бай. Тэргээд тэгсэн юм мэдээч эмэгтэй хүн юм чи одоо чи надаас хол бай би чам тохирохгүй. Энтергээд хилэнгү чи эмэгтэй хүн чи гомдоод за тэгвэл баяртай Кристиан гэж яваад өгдөм байгаа зү. Тэгээ яваад өгчдгийн. Дараагийн сцен гарлаа. Манайх шүү. Манай Анастасия найзтайгаа гарч бараг л хүүхдийн зугаар шоудах гээд л байгаа бол тээ заяа. Одоо манайхаар хүүхдийн шоу 100 орох гол байгаа маш ингээл нүүр амаа будаад л ганглаад толны юм нэргэлдээл байж байсан чи хүргэлт ирнэ. Тэгсэн ноён гэрээгээс Анастасиад баахан одоо юу гэдгийг дүнгиж хэвлэлтэнд орсон номнуудын дээжээс явуулсан байдгийн. Өдөөд эд юм уу хайшин тий. Чи зүгээрс надаас хоол бай. Би бол хайрладаггүй хүн, хүнийг хайрлж мэдэхгүй өнтер гэж хүүхэд гомдоочоо араас нь бэлэг явуулж энтер. Би бүр энэ яг мегитэй гэж бодсон заяа. Манай хүнч тоохгүй. Одоо тэгээд яг сайхан чоко орчихсон. Тэрийг нэг тоохгүй тий. Яг сайхан чоко орчихсон шоудаа байжсэн 0-0 орж байгаа байхгүй эмэгтэйчүүдээ. Тэгснэ ноён гэрэлөө согтуудаа залгаж л байгаа юм л та. Тэгээд санаанс нь гарахгүй юм ч тий. Тэгснэ хөө интер новшийн номнуудаа аваарай энтер гэл нөгөөх нь болохоор уцаа аасна чи ингээл уухаараа залгадэн штэ энтер гэл за хотлоо. Тгийгөө заа. Нөгөөх нь чи ууц юм уу? Хаанаа наана бэж яваад очив энтер гэдэг багхгүй юу? Тэгээд нөгөөтг чинь тэгэл гэл уцаа тасалснаа. За би зүгээр ингэж хэлмээрээс ингээл хажуудлага охин хэлсэн чинь танихгүй охин болохоор тоохгүй юм чи хаа. Тэр шиг. Тэгээд дараагийн сцен гарлаа. Тэгсэн чинь нөгөөх маань хоёулаа юу яагааг бэж гараа. Тэгээ дараагийн сцен гарлаа. Тэгсэн чинь ингэдгийн манай Анастасия ингээд сэрж байгаа байхгүй юу? Грэгийн герт нь орон дээр ингээд тасраа сэрж байгаа байхгүй юу? Сэрсэн гаднаас нь ингээд грэ ингээд гүүж хагаад орж ирсэн юм уу ааш ингээд хөлсмөс олчихсон. Тэг ирснэ. Чи тасраад би хувцсыг чинь тайлаад өөрийнхөө хувцсыг өмсүүлсэн шүү. Одоо харалтаа чи миний подголгийг өмссөн эвтчихэм гэдэл. Тэгсэн чинь манай уу яах одоо хоёлаа юу яагаагүй эцтэй гэл айж байгаа юм чи тэг асуугаал тэгсэн чинь нөгөөх нь би согтуу хүүхэн дээр морчмаар хагдаад байна уу тэр гэж үгээ заяа. Тэгсэн за тэгвэл юу яагаагүй юм байна зэн гэл өнгөрч байгаа. Тэгснэ грэ Анастасиро ингээл үнсэх гэж ойртоод ингээ хувцаа ингээ тайлангаа дээдлэгийн бодолгийг тайлсан чинь ингээл би хаана баримлал тэр 6 одоо 6 pack маг нь гарцсан тий. Тэгээ цаанаасаа хөлс мөлстэйгээр яаж харагдах нь тодорхой доо. Тэгснэ тэргээ тайлангаа ингээл орлоо нь ингээл мөлхөөл ойрцсноо үнсгэл ингээл ойртоод нөгөөх нь яг үнсгэндэ гэж бодоол амар гордол нүдэн айнаал яг мэдрэмж дээрээ тавьсан байсан чинь нөгөөтг нь болохгүй. Хоёулаа ихлэ дотны харьцааны гэрээ хийхээснээс чамтай ойртохгүй гэснэ. Би усанд орлоо шүү бай гэснэ яваад өгдөг байхгүй юу. Төсөөлтөө энэ жоохон тэнэг байгаа ч тээ. За тэгээд яг тэгээ яваад өгдөг. За тэгээд гэрээс нь гарч явахдаа лифтэн дотор одоо ингээд сэрцэн байгаа штэ. Гэрээс нь гарч явахдаа лифтэн дотор бүр ингээд төвчгээ байгаад ингээд хэлсэн байгаа штэ. За хоёулаа ойртож болохгүй. Би чамтай ингээд гэрээ байгуулахаас те дотны харьцааны гэрээ байгуулахаас нас чамтай ойртохгүй гэд хэлцэн ирнэ. Лифт рүү орж ирснэ. Новш гэж гингүүтэл шууд төвчгээ байгаал үнсээд авдیں۔ Тэгсэн доод давхраас одоо ингээд доошо бууж байгаа лифт чинь доод давхраас нь лифтэн дуудсан, лифтэн зогсож таарна та. Тэг зогссон чинь манай хоёрын үсэн толгой нь арзайсан хоёр юм байж байгаа байхгүй юу. Ингээд ямар тааж анхны үнсэлтэй бол хийчлээ. Анхны үнсэлт бол хийгдчихэж байгаа. Дараагийн үйл явдал нь оройн цагаар барилгын дээвэр дээрээс анхны болцоонд явж байгаа юм л та. Нисдэг тэрэг ирчихсэн Анастасия болохоор пөөх хоёулаа энэнгээр явах юм уу гэдэл те. Энэ хэсгийн дуу нь болохоор нөгөө гоё киноны саундтрак гэдэг та Love Me Like You Do гэд
дуу байдагта яг тэр явдаг. Тэр турш одоо энэ нисдэг тэргээр явж байгаа хооронд энэ дуу явсаар байдаг. Тэр хоёр хоорондоо юм ярихгүй яг тэр хотынхон дээгүүр нисээд хотын эргэн тойрныг хараад ингээд амар гоё айгүй гоё романтик тийм үйл явдал дүрслэлийг харуулж байгаа юм. За зүгээр л кино цаашаа. Гэрээ нисдэг тэргэндээ тэгээ тэнгуүтээ суулгаснаа одоо тэгж байгаа. Өөрөө болохоор нисдэг тэргээ бүр ингээ барай явчихсан. Төсөөлтөө та нарын болзоот залуу нисдэг тэрэг авчраад нисдэг тэргийг түрээслэж юм уу аваад явал бас нэг ондоо тэгсэн чинь өөрөө шууд нисдэг тэргээ жолоодоод ингээ шууд нисдэг тэргээ жолоодод нисчихэж байгаа юм чинь. Тэгэл Сиэтлтэй гөр ингээл буун буутлаа энэ хоёр чинь тэгэл гоё дуун яваад л цаанаасаа л нэг гоё романтик байгаа байхгүй юу? Хоёр биенээ харж инээмсэглээд хотыг дээрээс нь хараад л за ингэж явсараа Сиэтлд байдаг Грегийн герт нь ирчихэж байгаа юм. Гэртээ авч ирчээд ноён гэрээ юуны туханд хүрэхгүй нөгөө дотн харьцаанд орохын өмнөх гэрээгээ яриад эхэлж байгаа юм чам. Шууд ингээд энэ бүр ингээд хэвлэгдээд бичигдсэн бүр ингээд бэлэн байж байгаа жишээ нь нотроо батлагдсан юм аа яашаа ингээд бүх зүйл нь бэлэн. Тэгснэ ийм дүрмтэй энтер гээл тэгснэ чип тойрын талаар хинч мэдчих болохгүй чи хинт чилж болохгүй ам бүх бол ам бүх мөх гэл амар юм ярьж байгаа байхгүй юу. За тэгснэ дараа нь боддоо ер нь би ингэж утсан. Нэг залуутай ингээл амар гоё ингээ болцоонд байжсэн чинь шууд ингээл за би чамтай ингээ гэр дээр үү ирэхээ. Өтер гэж мэгэл заяа. Тэсн анхны болцоон дээр очисон чинь маа энэ гэрээ уншиж танилцаа гарын үсгээ зур мур гэвэл ямар санагдах уу? Энэ бол зүгээр л амар нөө red flag буюу за улаан туг гэж ярьдэн штэ. За хамгийн болохгүй шүү. Ийм л юм байх юм бол зүхтаарай гэдэг шиг те. Ууланд ихгүй байгаа энэ эмхтэй мань өөрөө ингээ татагтаад байгаа байхгүй юу? Тэгээ яг зураараа гэд өгч чам. Манай охин анестезиа гарын үсгээ зурчиж байгаа. Зурчиж л байгаа юм л та. Ёстой нэг тийм гинэн эмхтэн дүр байгаа байхгүй юу. Тэгээд анестезиа асуудаг л та. За одоо ингээд би гэрэн дээр гарын үсэг зурцсан юм чи хоёлоо одоо хайр их үү гэсэн чинь юу гэсэн гээч нөгөөх нь. За би нэгт хүнтэй хайр хийдгүү. Хоёрт би зүгээр л унтдаг гэдэм да. Бүр англи хэл дээрээ бүр ингээд энийг хэлэхтэй болохоор бүр ингээд амар англи хэлний нөө томчуудын яриаг хэрэгэлсэн байсан. Би харин ч зөөлрүүлж хүргээд байгаа шүү за. Тэгээ бүр ингээд ингэж хэлдгийн. Тэр болохоор ингээд сонсоход болохоор ингээд амар хүнд сонсогдно. За тэгээ гэрийнхээ нэг коридороор дагуулж явнаа дараа нь. Тэгснэ за миний тоглоомын өрөөтэй танилцсан гэсэн чинь нөгөөх нь энэ өрөө юу гэдгсэн чинь Xbox энэ тоглолт юм дотор нь гэл бүр нэг хөөрхөн гинэн байгаад амжиж тэгсэн нөгөөх нь чи тухгүй санагдвал хизээч явж болно шүү гэж хэлснээр түлхүүр гаргаад өрөөндөө оруулд юм. Бүр ингээд тэр түлхүүр мөлхүүр одоо цоож моож босод өрөөнөөс шаал ондоо байхгүй ингээд тусгай цоож моочтой. За анестезиа өрөөнд ороод шууд л oh my god гэж дуулдгийн. За бурхан минь гэл те. Яагаад гэвэл өрөөнд тэр чигээрээ манай барал фэнтези шоп 18 цаашаа заяа. Битүү гав гинж ташуур нөгөө буудан олс гэд байхгүй юм байхгүй. Тэгсэн манай эмэгтэй жоохон цочирдэн штэ. Тэгээ цочирдоод би чамайг ташуурдах юм уу эсвэл гэсэн чи нөгөө түнгүй. Би хүүхнүүдийг авч ирээд ташуурдгийн гээл. Бүр нэг цаанаасаа нэг тийм одоо эротик юм уу хаашаа. Тэгэд үргэлжлүүлээд би дүрмтэй хөөн. Би хүснээрээ чамааг идлээ дотн харилцаанд орохдоо энэ багаж хэрэгслэр зодож занчна гэснээ чи харин эндээс намайг хожино энтэр гэж мэгээд харалта би ийм гой залуу байгаа ч та энтэр гэж мэгээд тэгсэн чинь нөгөө юмхтэн би эндээс яг юу очих юм гэсэн чи хараа тэгдэг байхгүй эндээс үү би чи бол намайг хожино гэдэг байхгүй өөртөө үнэн итгэлтэй. Тэгээд хагас цагаар баг одоо юу гэм бэ гэрээ хийцэн тэгсэн чинь за бүтэн цагаар бол чи энд амьдрахгүй надтай хамт байхгүй надад үйлчлэхгүй ухааны юм ярьснаа 7 хоногийн 4 өдөр хагас цагаар баг цагийн хөөхөн хийх гээд байгаа мó аашаа нэг тийм гэрэндээ хэлээд заяа энэ өдрүүдэд чи надтай хамт байна энтэр гэж байгаа. За энэ хэсгийг санаж байгаа хүмүүс байна уу манай сонсож байгаа үзэгчдээс. За дуртай хэсэг гэвэл 2 дугаар анги буюу 50 Shades of Dark-ийн сүүл хэсэг буюу шүршүртэй хэсэг бол гал гинэ. 3 дугаар ангийн буюу 50 Shades of Freeding-ийн бас сүүл хэсэг нь буюу эдлэн дээр очдог зайрмагтай хэсэг бол бас л гал штэ гэж энэ тийм. Ер нь бол яг би энэ киног үзэж байхдаа хараа энэ орчин ингээд
нэг дотн харилцаанд орох гэж нэлээд янзгалсан бахан ингээл ойртох гэж юм шиг гүүч юм шиг нөгөөтхийг хүлэн зөвшөөрөөж байгаа юм шиг үгүүч юм шиг. Тэгснэ ингээд ойртоод эхэлсэн чинь бүр салж хацахгүй баг хоорондоо юм ярьж байгаа мó ярихгүй байгаа мó гэмээр маш их тийм дотн харьцааны тийм юутай байсан. Тэгэхээр одоо би яг л зармын хөнгөрүүлээд ингээд яг өөрийнхөө ярьж байгаа шүү. За ингээд энэ хоёр хамт байхдаа ярилцаж байгаа юм л та. За чи дотн харилцаанд орж байхдаа хийх дургүй зүйлээ хэлээрээ гэд нөгөө Christian Grey чинь анц тасаад хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөх нь би тэрийг яг юу гэдгийг мэдэхгүй л юм л да гэд. Тэгсэн нөгөөх нь мэйл гайхацэл өгөрснөө. Чи одоо хүртэл онгоо юм уу гэд. Чи хаагуур явсан юм бэ гэл. Бараг л барьж авч үнсээд л те. Тэгснэ бараг одоо наад асуудлыг чинь агаанд орон шийдэж өгье юм уу гэсэн шиг зүгээр орон дээр аваачаал хөвтүүлж байгаад л доороос нь үнсэж таалаад ирж байгаа юм л та. Тэгэл босож ирээл цамцаа тайлаад л тэгэл эмэгтэй маань бүр ингээд ачаадцсан те ноён Грей одоо юу гэдэг юм бэ? Ноён Грей болохоор гараараа ингээл анестезиагийн доотхыг оролдоод л те. За яг нэг амар хэсгүүд гарч байгаа. Гэхдээ яг ингээд дээгүр ингээд гүлийн ярьч те. Доотхыг нь оролдоод тэгснэ амар янаг харж байснаа амаараа бэлгэвч гаргаж ирж урж шидэ хэлнэ гэдэл зөвхөн кино заяа. Зөвхөн нэг юм эргэчин нэг хоол унд ингээд өлүн зүлбэн байсан нэг юм эргэчин арслан бэрсгэл юм байгаа байхгүй юу. За тэгээд чармаа нүцгэн хоёр чин дээр дороо гараад л хайр иж эхэлтгээ. Бүр ингээд таазан дээр ингээд толтой байл яг ингээд яг өөрийнх нь тэр одоо өрөөнд гэх юм уу. За ингээд барилдаж ноцолдож дуусаад ноён Грей төгөлдөр хуураа ингээд дараад ингээд сууж байхад анестезиа өөрийгөө хөнжлөөр орооцсон дахиад нахилтаа гэд гараад ирдэг байхгүй юу. Тэгээд сэдэн хаяад ирсэн чинь нөгөөдөг чи яхааргүй тэгэл тоглолт суужсэн нөгөөдгөө тэрвэл унтлахын өрөөрөө зүгрөө ингээл яваад гэж байгаа. Тэгэл дахиад хайраа хийж байгаа юм. За өглөө болоо сэрж байгаамаа. Сэрэнгүүтээ өглөөнийхөө дотн харилцаанд дахиад орж байгаа байхгүй юу. Энэ орж байгаа хэсгүүд нь болохоор ингээд зүгээр нэг хальт харагдаад ингээд өнгөрдөг хэсгүүд биш заяа. Бүр ингээд үнсэж таалаад оршил өрнөл дуусах гэл ингээл хамаг юм ингээд явж байгаа. Бас л нэг чармай шалдан хэсгүүд дотн харилцааны хэсгүүд гарна л та. Бас энэ удаа ингээд унтлагын өрөөндөө ижснээ дараа нь баанда ингээд хийдэг. Тэгээ дараа нь чи надад итгэх хэрэгтэй инээ тэрэ гэж анестезиад хэлж байгаад л орон дээр аваачаал олсоор хүлж орхино. Хоёр гарыг нь. Тэгээ хоёр гарыг нь дээдлэх нь орных нь одоо түшлэгтэй гэх юм одоо орных нь толгойтой ингээд гар ингээ бэхлээстэй байгаа байхгүй юу та. Тэгээд бэхлээстэй чигээр ингээ дотн харилцаанд орж байгаа. Энэ хэсгээс би харахад бол за яг одоо л энэ хүний нөгөө нэг жинхэнэ яг тэр нуугдаад байсан хүнийх нь яг одоо зан чанар тар одоо гэвэл шинжин гэх юм уу те гарч ирж байгаа юм байна да гэж анзаарсан. За тэгснэ бас тэгээд яг айхтар дэлгэрүүлээд байх шаардлага алга яг л юу болох нь ойлгомжтой. Ингээд нийт одоо ингээд 4 дахь удаага ойртчихж байгаа байхгүй. Би бүр тоолцсон энэ төр те. Бүр ингээд тоолжсэн чинь 4 удаа ингээд яг ингээд дотны харилцаанд орчиж байгаа юм. За дараагийн сцен гарлаа. Ээж нь ноён Грейгийн гэрт ирэхэд нь урдаас нь зүгээр нэг одгонсоо охин хүүгийнхэн сороочхон цамцыг өмссөн. Сайн уу гэж хүүгээ гараад ирж байгаа юм л та. Ингээд хадамтайгаа танилцчихж байгаамаа. Хадамтайгаа танилцсан түүх гэдэг шиг. Тэгээ арай л эртүүгүй юу гэж би бодож байгаа юм. Тэгснэ ээж нь за гэд магадгүй нөгөө өмнө нь маш олон охтуудыг тэгж харсан дааш тэрүүн их айхтар тэгж нэг энэ хинбэ гэдэг нэг айхтар гайхсан ч юмгүй тэгснэ за тэдэнд ингээд оройн хоолтой шүү гэр бүлийн хоолтой шүү ирээрэ мэрээрэ гэл ингээд өнгөрчихөж байгаа юм хүүдээ хэлээл. Тэгээ юун ч хурдын тэгэл нөө ээж нь хурж ирэл ээж тэр нь гүйжиж бол тий. За тэгээд анестезиа өөрөө байрладаг юм тусгай одоо унтлагын өрөөндөө орж байгаа юм л та. Тэгээ унтлагын өрөөнд ороод энд чи хідэн эмэгтэй авчирч байсан бэ? Энэ унтлагын өрөөнд гэсэн чинь нөгөөтгөн шууд ич санаа зовх юмгаа 15. Тэгэхээр одоо анестезиа 16 дахь нь байгаа байхгүй юу? За тэгээд дараагийн сцен гарч байгаа. Энэ хоёр ойгоор алхаж явж байгаад анестезиа асуун л та. Чи ер нь яагаад ийм болцсон гэсэн чинь манай ээжийн найз эхлэлийг нь тавьсан юм аа гэдэг багхгүй юу? Би дөнгөж 15 та байлаа гэдэл нөгөө ээжийн найз нь эхлэлийн тавьчихж байгаа юм бол одоо бараг л хүүхэд хүчирхийлэгч эмэгтэй болчихж байгаа. Тэрнтэйгээ би 6 жил дотн харилцаанд орсон гэдэл тэгснэ манай гэрийнхэн огт мэддгүй шүү өнтер гэл бас яг нууцаасаа дэлгээл эхэлчихэж байгаа юм. Манай анстасия нэг л тийм
буруу гэж бодсон уу яасан ер нь нэг холдыг шийдээд нэг зайгаа барьж эхэлж байгаа нэг хэсэг байдаг. Тэгээ гэртээ сайхан хувц хундраа угаагаад байжсэн чи гинт ноён гэрээ чинь олж орж ирснэ. Ямар сайхан байснаа мартаа юу яаж намайг хайжина баг ухааны яриад сануулад өгөө энэ төр гэл орлоо түлхэж унгаагаад хувц хундрыг нь тайлаад дахиад дотн харьцаанд орж байгаа байхгүй юу. Би бүр ингэж ярахаар зүгээр л дотн харьцаанд орж байгаа тэр үзэгдлүүд нь бараг л энэ хоёрын ярьж байгаасаа сүүл рүү амар их болчихсон. Тэгэхээр чи одоо тэгээд тэр болгоныг ингээд яг үйлдэлийг нь ярьж чадахгүй учраас яг дотн харьцаанд орж байгаа гэдэг орхи тий. За тэгээд энэ удаа болохоор мүс нөгөө нөхөр нь залуу маань болохоор мүс амандаа зууж байгаа л нөгөө газар нь хүрээд л тий хайлуулаад л үнэн зүгээр өстэй нямба үзэж байгаа байхгүй юу. Тэгснээ бас жаахан тийм садист маягаар ингээд хийж байгаа. За тэгээд буцаад гэрлүүгээ аваад ирсэн нөгөөдгийг чинь. Анастасия бүр хоёулаа ингээд хамтдаа онох уу гэд тэрвэрлдээд энэ гэсэн чинь нөгөөдөг чинь гэрээгээ унш. Би хүнтэй хамт унтдаггүй гэл. Бүр гэтэл авдгийн. Би бүр Анастасия биш би удаж байгаа хүн энэ одоо юу солиорд байгаа юм бэ гэмээр авчиж байгаа байхгүй юу. За тэгээд энэ тэнд гээд зөндөө дотн харьцаа гарч байгаа юм л та киноны турш одоо гэрээхэн тавилган дээр буудан дээр одоо энэ хаана одоо байгаа бүх газараа. Дараагийн үзэгдэл дээр гарахт нь бүр ингээд машин худалдаад аваад өгчихсөн. Бэлэг гэд. Тэгсэн чинь өөрөө болохоор юм хуучин машин барьдаг байсан чинь тэрийг нь солиг шинийг авч өгснөө хуучныг нь одоо хайчулсан мэдгүй аваа явцсан заяа. Тэгээ нөгөөдхөө миний хуучин машин аа гэсэн чинь одоо чамд шинэл хэрэгтэй хуучин чи хэрэггүй гэд. Тэгээд ер нь бол ингээд яг бэлэг сэлтэр ингээд бөмбөгдөөд эхэлчихэж байгаа байхгүй юу. Угаасаа баян юм чи яах вэ те. Зүгээр л тоохгүй л үүдний ганц машины мөнгө. За тэр оройно дахиад томчуудын явдал болох гэж байгаа байхгүй юу угаасаа. Би бүр сүүлдээ нөгөө тоогоо алдсан шүү дээ. Хідэн чудаа ойртоод хідэн чудаа яачаа гэд. За Анастасияг одоо шийтгэн гинэ. Яагаад гэвэл нэг удаа ингээд гэрээн дээр заасны дагуу хэрвээ чи эзнийхээ өмнөөс ингээд нүдээ эргүүлэх юм бол тэ одоо бид нар чинь нэг air wall ингэж ярьдэн шүү дээ. Нэг хүн тэнийг юм яриад ах юм бол ингээд нүдээ эргүүлдэн шүү дээ томор. Тэг эргүүлэх юм бол хэлж байгаа үгэнд нь тэ одоо санал нийлэхгүй байна гэх юм бол бүксэн дээр алгадуулна гэсэн байсан юм байна. Гэрэн дээрээ. Тэгээд алийг өвдгөл гэл яг нэг жоохон байхад нэг жоохон мама нарыг аав ээжүүд нь ч юм уу нэг шийтгэр нэг онжгон дээр нь алгаддсан шүү дээ. Яг тэгээд чангаар бүксэн дээр нэг алгадаа босгодог байхгүй тэгснэ. Энэ бол чи шийтгэл чинь намайг сонсоогүй төлөө гэв. Тэгээ би ямар эвгүй юм бэ гэдэг шиг те. За тэгээд үйл явдал өрнжэтэл би чамайг тоглоомын өрөөрөө аваад явмаар байна гэж дагуулаад явчих юм байсгээ гэл. Тэгээд тэр өрөөнд бол зүгээр байрлалыг болон тэр оршлыг бүх зүйлийг ингээд цоо шинээр ингээд дахин давтчихгээд байгаа байхгүй. Тэгэл үсийг нь 3 шүлжиж өгж байгаа юм өөрөө те. Хувцаатай алдрагснаа ард нь гарснаа. Зүгээр л ингээд үс мүсийн 3 муу шүлжиж өгөөл тэр мөр ямар сайн идгийн бүр ингээд өмнө нь маш олон үсийг сүлжсэн байгаа байхгүй юу. Тэгж байгаа л хийн бас өөр цаг хугацаанд те тэр одоо гэр дотроо хийн ташуурд нь шалтан байхад нь тэр гэлтэй гав гинж ингээл хэрэглээгүй юм байхгүй нэг бүгдийг л гэл хэрэглээл байгаа. Хийх болгондоо л яг тэр дотн харилцаа нь болохоор бүр ингээд цаанаасаа л нэг тийм зэрлэгшээд ингээд сатист болоод байгаа мэдрэгдэж эхэлж байгаа байхгүй юу. Илүү өвдөлттэй ч юм уу илүү сонин байдлаар ингээд хийхийг хичээгээд эхэлж байгаа юм. За энэ кинон дээр энэ хоёрын бие хаа эд эргэтэнд бол бүр нуухгүйгээр гаргад юм билээ. Одоо яг нэг эрэгтэй нөгөө нэг эмэгтэй эмзэг эрэгтэн ч гэдэг юм уу тий гардаг. Заримыг нь болохоор мэдээж тайлбарлаж ярахад бас л хэцүү байна л да. Тэгэхээр ер нь бол ингээд чармаа шалтан малдан яг дотн харьцаанд орж байгаа үйл явдлууд бол их гарнаа. За тэгээ нэг удаа Анастасия өөрийн аав ээж дээрээ ирээд хонж байгаа. Аав ээжтэйгээ хоолунд идэж байхад нэг аав ээж нь ямар их бие биедээ хайртай байгааг мэдэрдэг юм. Тэгэл би чамдаа хайртай гэл нөгөө хоолныхоо ширээн дээр те охиныхоо өмнө тэгсэн чинь мань хүн болохоор яг тэр хайр өөрт нь хэрэгтэй байгааг ингээл мэдэрдэг л те. Одоо Christian Grey намайг тэгж хайрладаг байсан ч болоосоо ч гэдэг юм уу те. Ингээл бас л эмгтэйл хүн юм чинь өөрөө болохоор ингээд сэтгэл алдарчаад яваад байгаа штэ. Тэгээд тэр оройно цаат чи ингээл тэсгэл алдсан байсан ингээл унтах гэж орныхоо орон дээр хөвтчихсэн ээ. Ноён гэрэлөө бичиж байгаа. Санаад байна. Би бүр чамайг амар санаад байна гэсэн чинь нөгөөх нь me too гэж байгаа байхгүй юу.
Тэр нь болохоор айгуу тийм хөндлөн л дөө. Би ч гэсэн л айгуу тийм тод үг. Би ч гэсэн гэхдээ одоо бараг л завгүй найзуудаа хоол идчихнэ гэ бараг нэг тоохгүй. За нэг ийм болоод дараагийн үйл явдал солигддог. Дахиад л гэрээгийн дэрцэн нөгөө өрөөнд ороод дотн харилцаанд орж байгаа байхгүй юу? Хийж болох байрлалаар хийж байгаа. Тэгээд дуусчаад ноён гэрээ нэг тийм. Тэгснэ энэ удаа ноён гэрээ нэг тийм хийж доосныхаа дараа нэг сэтгэл санаагаар унтсан юм уу, ажил амьдрал нь бүтлгүүцсэн юм уу, мэдхгүй нэг юм сэтгэлээр амар унтсан сууж байдгийн. Шөнөөр штэ. Тэгээд ингээд сууж байхад нь анестезиа очоод чи яагаад байгаа юм бэ? Яагаад дотн надтай ингээд дотн байж болтгүй юм бэ? Яагаад юм хумаа нуугаад хэлдэггүй юм? Би чамааг ойлгохыг хүсэж штэ. Чи юу н яагаад надаас юм хүндээ юм бэ? Энтэр гэж хэлдэг байхгүй юу? Тэгснэ чи намайг шийтгэмээр байгаа юм уу аль эсвэл тэгвэл яг чиний хүсэл биелэх үү? Дотроо хураагаад байгаа бүх уур чинь одоо ингүүл гарах уу? Энтэр гэд ингээд асуусан чинь нөгөөх нь яг одоо нүдэн гэрэлтэл тгийгээд лаваал орчиж байгаа байхгүй нөгөө рүүлгээ. За манайха хамт байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Юу гэдэг кино вэ? Хаанаас үзэж болох вэ гинэ? 50 Shades of Grey гэдэг одоо энэ найруулагч маань яг ингээд артлынхын зургийг өгчихсэн байгаа. Энэ томоор бичсэн англи үгнүүд нь болохоор киноныхын нэрийн шүү за. Энийг хайгаад магадгүй одоо өөрөөр кино сайтуудаа сайхан бол байгаа шүү. За тэгэд юу болдог вэ гэсэн чи за ингээд нөгөө нэг тоглоомынхаа өрөөрөө томчуудын тоглоомын өрөөрөө аваад орчиж байгаамаа. Өрөөндөө ороод ноён гэрээ энэ удаа хэлж байгаа юм чинь тэгснэ ингэж аа. Би чамайг шийтгэн. Буруу хараад өмдөө шувтаа зогс гэж заяа. Тэгээ нөгөөх нь уг дууг ингээд өөрөө яг тэр саналыг тавьчихсан те. Өөрөө яг тгий гитсэн байсан болохоор тэгээ ингээд өмдөө шувтал буруу хараад зогсож байгаа юм л да. Тэгснэ би одоо ингээд чамайг 6 ороолгоно. Чи өөрөө тоолно шүү. Тэгснэ нэг амар юм ос юм уу тэлээ юм уу нэг гаргаж ирснэ. Бүр нэг зэвүүн заяа амар чангаар шавхуурдаал эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл 1 2 гэл ингээл шавхуурдангуу тэрийг нь хөөрхий нөгөө анестезиа одоо юу гэх юм бэ? Яг ингээ үг дуугаа биелүүлээд ингээ тоолж байгаа 1 2 гэд. Тэгээд хөөрхий охин яг тоолоод яг 3 гэж тоолох дээрэл бүр ингээ тэсгэл алдаал ингээл уйлж байгаа юм чинь. Угаасаа амар чанга оруулах юм чи харахгүй шүү дээ. Тэгээд 6 болгоод арай гэж 6 болгоод тэгээд дуусчихсан. Тэгээ нөгөөдөг чи ингээд ташуурж явах 100 ингээд бүр ингээд сэтгэл ханамж таашаал аваад байгаа юм уу тэр царайны хувирал мөврөл нэг цаанаасаа л нэг юм өөр болол ингээд тайтгарл болж байгаа юм шиг нэг тийм стресс тайлгаж байгаа юм шиг болдог заяа. Тэгэд энэ байдлыг нь харсан анестезиа ингээд нус нулимсгаа холилдсон байгаа шүү дээ. Тэгснэ буцаж иргэж авснаа. Чи энийг хүсээ юу? Намайг ийм байдалтай байхыг харах чамд тийм таашаалтай байгаа мó гэдэг байхгүй. Тэгсэн нөгөөх нь баг чи өөрөө зөвшөөрөө эзтэй ухааны юм яриад. Тэгсэн нөгөөх маань тэгээд на тайтгаруулгаад ингээд хүрх гэсэн чинь надад битгий өр хоолой гэд охин уйлаад чангаар тийм надад битгий өр гэд. Тэгээд өрөөргөө яваад орчиж байгаа. Одоо ингээд ер нь бол төгсгөл нь ирж байна. Араас нь тэгэд дагаад өрөөрөө ноён гэрээ орж ирээд тайвшруулах гэд ингээд оролдож байгаа юм л та. Тэгсэн анестезиа би чамд хайртай болсон. Гэхдээ одоо явмаар байна. Миний машин хаана? Миний машиныг буцаагаад аваад ир гэд. Би хуучин машина авмаар чи энэ авч өгсөн машина ав гэдэг байхгүй юу. За ерөнхийдөө яг энэ хэсгийг ингээ харахаар энэ сүүлийн хэсэг нь л дээ. Тэгэхээр яг би сая нэг юм олж мэдчихэж байгаа байхгүй юу. Анастасия ч гэсэн яг надтай хамт олж мэдсэн баг тэр үед. Яагаад тусдаа өөр өрөөнд хоноод байсан гэхээр яагаад би хүнтэй хамт хондгүй гэдсэн гэдэг нь болохоор яг энэ үйлдэлийг яг энэ одоо анестезиаг оруулгадаг нэг амар тийм зэрлэг зүйл нь штэ. Үйлдэлийг ноён грей нөгөө өмнөх магадгүй 15 эмэгтэйд үйлдэлсэн хийсэн болохоор нөгөөдүүл нь ч гэсэн травма авахаараа угаасаа хол баймаар тусдаа баймаар санагдаад ингээд өөр тишиг өгөөд ийм өрөөтэй байсан юм болов уу гэж бодогдсон. Та нар юу гэж бодож байна? Би буруудсан уу? Би бол үнэхээр тэгж бодсон шүү. За. Тэг өглөө боллоо. Анастасия гэрээс нь гарахдаа эхний үзэгдэл дээр гарч байсан шиг яг ингээд лифтний наан цаанаас ингээд грейтэй ингээд одоо ингээд лифт рүү суучж байгаа хөө одоо баг салаар ингээд хаяа явж гисэн шүү дээ. Грей наанаас нь гэрээхийн лифтэн дээр үлдсэн. Тэгээд цааш яг өмнөх хэсэг шигэ
Christian гэлтгсэн чинь нөгөө Anastasia гэж хэлээл лифт нь хагддаг. Тэгээд ерөнхийдөө маньхан доошоо буугаал хуучин машинд суугаад сууж явснараа кино дуустдаг байхгүй юу. Тэгээ яг киноны төгсгөлд одоо Анастасияч бодож байгаа юм, Christian Grey ч бодож байгаа юм. Яг хамтдаа өнгөрөөсөн хамгийн гоё нандин дурсамжууд одоо тэр нөгөө нэг халуухан шүнүүдч байна эсвэл хамтдаа хүүхүжиг ярьж нээлтсэн ч юм уу те цагийг өнгөрөөсөн бүх ингээд дурсамжууд, бүжиглжсэн дурсамжууд, хоол ундны ард, ширээний ард болсон ярианууд гэл ингээл бүх зүйл ингээл санаанаас нь гарахгүй ингээл дахин одоо буцаж ирээл ингээл дурсамжууд нь 50 байхгүй байгаагаар ингэж кино дуустдаг байгаа. За манайхаа нэг 50 Shades of Grey гэдэг кино чинь нэг иймэрхүү кино байдаг юм да. Хэр таалагдав. Гэхдээ яг уу би болохоор яг өөртөө ч юм уу өөртөө яг өөрийнхөө ойлгосноор ярьсан шүү. Хэрвээ та нараа киног нь олоод үзэх юм бол үнэхээр бас дайжгүй. Өчтөр би энэ киног ч үзэх гэж бас амь тавилаа шүү дээ. Нөгөө өрөөнд ээж хөдөөнөөс ирсэн байгаад байдаг. Ээж гарч ирэл усуух юм. Тэгсэн чинь нэг ийм кино үзэл ээж авах юм ганцаараа. Ээж нэг хальт арчаал унтахгүй мól гэх юм одоо хундлаа л гэх юм. Тэгэхээр бас нэг хүүхэд шуухад байхгүй үедээ ч юм уу томчууд зориулсан кино учраас тэгээ бас нэг тухтай унтлагынхаа өрөөнд нуугдж байгаад тэгээ үзээрээ. За тэгээ дараагийнх нь бас нэг Darker, Freed гэдэг гой хоёр анги байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёрын ч гэсэн хүүцээж үзээрэй үнэхээр гой кинонууд мөн шүү. Тэгэд энэ хүртэл надтай хамт байж суугаа салахгүй бас намайг дэмжиж сонсон бүх сонсогч нартай маш их баярлалаа. Яг одоо Улаанбаатар хотод үдшийн 22 цаг 50 минут болсон байна. Энэ хүрээд манай унтлагын цаг хинтч битгий хэлээр оройтой унтлагын цаг унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэндээ би маргааш үдшийн нэвтрүүлгээ дээр дахин уулзах болно. Тэр болтол та бүхэн маань бүгдээрээ сайхан тухтай амарцгаагаарай. Баяр та манайхаа.